За сайн байцгаана уу Муба ТV-ийн хүндэт эрх үзэгчтэй. Хэрвээ та өмнөх бичлэгийг маань үзсэн бол Муба ТV 2025 оны загасчлалын нээлттэй хөвсгөл нуурт хийсэн гэдгийг аль хэдийнэ мэдсэн баг. Тэгэхээр энэ удаагийн бичлэг нь хөвсгөл нуурт загасчлахын тулд юуг давмтуулж хэрхэн яаж загас барьсан тухай влог бичлэг байх бөгөөд бичлэгийн сүүлийн хэсэгт үндсэн загасчлалын бичлэг маань орсон байгаа. Үлдсэн зүйлсийг бичлэгээс хамтдаа сонирхцгоё. Муба ТV-д тавтаа морил. Чи сайн байцгаана уу? Бичлэгийг хийсэн. Хүсэл далай хаанх суманд хөвсгөл аймгийн хаанх суманд ирсэн байна одоогоор. Тэгээ загасч үзэх гэж байна. Ирэг дээрээс шууд баригддаг гэж сонссон тул одоогоор шууд ирэг дээрээс шидэх гэж үзэх гэж байна. Болохгүй бол усны гутал өмсөн гэж бодож байна. Усны гутлоо одоохондоо яах юм бэ? За. Энэ ихтэй баригдах уу? За, эхний ээлж чинь ингээд шидээд үжижил бай. Эхлээд халбах шидсэн. Оо хогоо. Чи ямар сууг юм бэ? Тасарчлаа шүү дээ. Тэ найдваргүй юм шиг байхаар нь усны гутлаа өмсөд арай жоохон ороод ирлээ. Тэгвэл яаж өөрчлөх харцгаая. Ийшээ бүр ингээ ман татцаараа. Сонирхолтой юм. Хогоо гарацлаа. Damn. Гой соноод идэв. Хой. Сая сонгын их нь хамгийн гоё яага би хийч. Би одоо хүмүүс хэлнэ. Бичлэг хийх болсон чи гоё шуусан. Тоглосон юм аа тоглосон. Манай найз хөвөөс хөөхөнтэй. Тэр одоо хаал хийж идчихээ буцаад мөрөнлөө хөдлөө. Загас барь чадахгүй мөн өө. За тэгээд цаг гарангийн хугацаанд хоёр халбаг нэг cc-жаар тастаж нэгч загас барьсангүй. Гисэн ч ядаж Монголынхон үзэсгэлэнт нутгийн дунд хөөхөн түнтэйгээ сайхан хоолдод суугаа минь л ад жаргал юм даа хэмээн өөрийгөө тайтгаруулж суугаа миний толгойд тухайн үед өөр юу эргэлдэж байсныг та бүхэнтэйгээ хуваалцъя. Загас яаж барих вэ? Одоо яг яах вэ? Цаг, хөрөнгө, хүчээ зарцуулан хичээд цайрхан ч бас таатай биш л дээ. Уг нь Оросуудын хөвсгөл нуур загасшилж байгаа бичлэгүүд YouTube дээр олон л байсан. Ялгаа нь яг үтэй завтай учраас нуурынхаа булан дохоог сайтар шинжлэх боломжтой болоод ах шиг. Эсвэл би загасны идэвх муутай үед буруу хэрэгээ сонгоод байна уу? Уг нь бол загас агнах зөвшөөрлөө авчихсан. Нуурын ирэг дээр бардам зогсоо загасчлах тэр мөчөө сайн бичлэг болгоод авчих юм бол үзэгчдэдээ үзүүлэх гоё зүйлтэй болно. Мөн шинэ үзэгчдийг ч өөртөө татна. Бас хамгийн чухал нь энэ олон сар төлөвлөсөн ядаж нэг зорилгоо биелүүлчихвэл өөрөө баграх юм да. Хүмүүсийн дунд хөвсгөл нуур загасчилж огт болдоггүй гэсэн ойлголт байдаг ч ханх суманд загасчлах зөвшөөрөл өгдөг байсныг олон хүнд ойлгуулж тэнд аялал жуулчлах монгол жуулчдын тоогч нэмэгдүүлэхэд миний энэ бичлэг багаан ч гэсэн хувь нэмэр оруулах юм болов уу гэж итгэж байгаа юмс. Яаж жоох тишгээ маань олон цаг машинд яваад
ядарсан байх үү дээ. Гэхдээ ах вэ? Эр хүний замын үзүү урт гэдэг дээ. Химэн бодоод чааш хөдлөө. Ман юм да. Тэгээ яг урд болно гэж битүү мандцсан харагдаж байна. Урд манд руугаа яваад тийм. Тийм ээ. Айл нүж байгаа юм болоо. Одоо энэ шал ингэ юуч байхгүй юм шиг л харагдаж байна. Ингэ зэлхийсэн цагаан юм л байна да. Шаач болоо. Тэгээ мандад бид хоёроо ингэ манд дотор яваад байгаа байхгүй юу? Оо бүр манд. Гэтэ манд дотор хороос ивүүл юм байна. Цаана юу байгаа хэрэг гараа яваад үзтээ. гоё нөө. Одоо ч гоё. Одоо нэг ийм газар шидээ зогсож байна. Уг нь ч гадаа сайхан байна. Загас харин баригдахгүй шинжтэй байна шүү. Хаанаас нь барьд юм бол би ямар ч мэдээлэлгүй Facebook дээр бас ямар ч мэдээлэл байхгүйсэн болохоор яаж хаанаас хэрхэн загас барихыг мэдэхгүй л хүрээд ирсэн нөхөр шүү дээ. Ямар ч тач машин хажууд нь байгаа машины зам хажуугаар нь гарсан эргүүд дээр шидэл яваад ий гэж бодоод ирсэн. Одоо баригдах нь уу яах? Эндээс бол ингээд байгалийн өнгө үзэмж бол үнэхээр гоё юм оо. Гээ сайхан. Загас баригдахгүй байсан чинь ингээ уг нь шидээд хараа зогсож явах таатай юм. Гэтэ миний хувьд бол одоо загас барихгүй бол ийшээ ийм удаан одоо цаг хугацаа хөрөнгө мөнгөө заран байж ирсэн газараас загас барих хэрэгтэй байгаад байна л да. Би энэ далбын шидэж байгаа. Нөгөө нэг алга нь байж магадгүй. Алга нь байдаг гэсэн сураг сонсч ирсэн. Алга нь байх юм бол далбан бас авчих юм болов. Тэгээд зэвэг хатранцсан авчих юм болов уу гэж найдаад шидээд байгаа. Яг найдлага маань тэгээд хэр бүтэлтэй найдлага байх юм бол та. Зарим хүмүүс одоо яг өөрөө бичлэг энэ төр оруулаагүй яг ийм оруулаагүй байгаадсан комментэн дээр одоо өөдтлөө алганд баригдсан алган нь их юм бэлээ гэдэг ч комментүүд байсан. Тийм болохоор одоо ядаж нэг алганд баригдах юм болов уу гэж найдаад байгаа шүү дээ. Алган за хадран бол ийм том далбан руу одоо дайрахгүй байж болох юм. Гэтэ нэг айгуухан шиг зэвгнүүд уг нь байдаг юм шиг үл. Эсвэл би одоо бүр завь түрээсэж жагаад гол руу орох байсан уу? Гэтэ яг хөө кампын дээр байсан хүмүүс бол заавал эргээсээ бишээ завьар биш эргээсээ ч барьцдаг л гэ тэгээд байсан л та. За болохгүй л тэгээ хөдлөн дөө эндээс байх. Яг туршаал яваад авах та. Тэгээ сайн байцгааны үзэгчтэй. Тэгэхээр загас барьж чадахгүй байгаа учраас өөрөө загас шиг усан цэлхээр шилжээ. Гадаа их гоё байна. Энэ эрэг надад маш их таалагдаад байна. Ус гоё. Нэг хүүтэн бас биш байна. Миний төсөөснөөс гайгүй байна. Тэд дөнгөж хөлөө харуулсан ч та. Одоо би танаар надад доктор ус ямархуу байгаад байна. Тэр гүнзгий байгаа шалгаатай. Тэгвэл инцидент 1-2 алхам болоод тэгээд яачдаг гэсэн. Хөлбөө болчихдог гэсэн учраас аль болох
Санар сэрэмжтэй гоё ах хэрэгтэй. Энэ хэд бол гайгүй юм шиг байна. Одоо усан дотор орж үзүүлье. Хөсөл болоод хэлжээс урдуур загас магас хэлбэл уг нь их гоё юм байна. Гааж одоогоор загас алгаа. Маа найз мишиг тийм даарсаар зогсон. Би үзэгчдтэй сонирхолтой юм харуулхад яг энэ эргийн наагур одоо камерт харагдаж байна уу яаж чинь эргээд агаад жарахаа ингээд бөөндөө яваадах юм. Би яг хөвсгөл далаад яаж загаслахыг мэдэхгүй болохоор ямар ч тач далаад бол яг юм жарахаа байгаа эргийнхээ жоохон гүнлүү уг нь том загсан байдаг гэж сонссон. Нөгөө нэг ганц загас баригдчихгүй юм. За эрхэм мэнд үзэгчтэй явсаар сая явж явах замдаа нэг газар явж исэн чинь байгаль хамгаалагчтай таарлаа. Тэгээ байгаль хамгаалагчид за сайн байна уу ингээ өглөө ханхаас зөвшөөрөл аваад тэг явж байгаа. Далаа дээрээсээ загас барьж чаддаггүй хаанхын хажууд өгнөцсөн. Тэгсэн чинь загасаа барьж чадахгүй хаана очих вэ гэсэн чинь нэг газар зааж өгсөн. Тэгээ одоо яг тийм яг олоод ирлээ. Тэгэхээр загаслаатах юм. Бүгдээрээ үзцгээе. Мубат юм. За нэр ийм гоё сочок авсан шүү дээ шинээр нөгөө үзэгчнэр өмнө жилжингээл хамаа сочоков сочокгүй ч юм уу амсгаа бөө юм болоодсан. Энэ эндээс ингэж юм гол орж ирд юм байна. Сонсогдохгүй наач зүгээр намайг харуулхад л болно. Тэр орсоо шүү. Бэж хараа орчлоо. Ёо жижиг хатраа орсон шүү. 4 номерын албах шидэж байгаа. Яа за ихний загас дэмжлэлтэй шүү. Хараарай манайхаа. Зя 4 номерын халбгаар барьсан. Зя ихний загас дэмжлэлтэй баригдсан. Одоо буцаага тавьчих. Яваарай. Яваад гис. За ихний загас амжилттай. Тийм ээ. 2 хоног машин барьсны эцсийн газараасаа би загас барьлаа. Мангал энэ. Манай байгаль хамгаалагч ах надад бүр яг зааж өгсөн юм шүү дээ. Дахиад энийг хараа. За амжилттай
Хоёр дахь загсаа барьлаа. Өсгөл нуурд хоёр дахь загсаа барьж байлаа. Оо малтарсан. Энд үгүйс зөндөө юм хараа. Тэнд ч нэг. Доор зүгээр сэлцгээж штэ. Энд нэг явж, өөр наануурд ирлээ. Хоёр болчихлоо. Араас нь хөөж. Ямар хөвчлээ юм. За нэг хэсэг живүүлж агаад. Хөөе, тэнд өсөрч. Судалсан ч бариад ирсэн. За. Идрэхтэй бүр ингээ хөдөлгөөнөө удаашилчих. За. байж. За энэ хадран гараа. Жижигхэн хөрхөн хадар. Өсгөл хадар. Өөр юм байна гэхдээ. Энэ хин хийхдээ юм нилээ. Хүчил төрөгчийн дутагдалд орсон байгаа шинжтэй харагдаж шүү. Тэр том загас юм болов? Дахиад. Тэр хараа. Тэр ихтэй бяргуу болчихжээ. Хүй. Ай. Зээ. Энэ ихтэй арай том юм бэ. Оба. За байлтай яа. Хүү хэд бүр дүүр юм биш. Манай эцэг ингээс үч. Ми загслах хараад. Намайг нөгөө амар гоё байгальтай газар очиж хамт загсанд явахгүй гэхээр өсгөллээ тавиад ирсэн. Хотлаарай таахгүй. Орсон. Нэг сулсан ч ороод ирлээ. Энэ хараа. Мулт. Үгүй нэрэ гайгүй юм орсон. Хогоо. Үгүй нэрэ гайгүй юм орсон. Зарс. Чаад тэрийг аваад ирж тхүү. Sorry. Дахиад нэг жижигхэн хадар. Хадар мөн үү гэхдээ. Мөн байна. Хадран байна. Би ихтэй үзэгчдийн хүсэлтийг амар биелүүлсэн байгаа шүү дээ. Үзэгчдийн хэлсний дагуу би сочоог авсан. Ой, шаарч. Тийм хэмээр хүчтэй явах байсан юм. Хүчтэй цааш. За яасан. Не явчих. Эвч. Наа чи явж байгаа харагдаж байна. Эмцэн үү? За одоо биччихлээ. Тэнд ч хоёр явж. Гуравч явж. Энд нэг хатрын яваад байна. Үй тэр өсөрж байна.
Оюутныг загас явж байна. Ой хараа орцсон. Энэ уг нь ингээд гол нуур хоёр залгагдчихж байгаа юм байна. Тэгсэн чинь тасарсан юм бэ. Тийм байна. За баярлаа. Баяртай. Гүйшөө. Их талаар уу. Буруу юм хийж байгаа юм болов. Айгаа. Энэ угаасаа тийм улаацсан. Yay! Одоо загсдах их гоё юм аа. Одоо би энэ хараа ийм харуулалтай энэ хараа ийм илсэн ирэг дээр явж байна. Тэгээд хөл нүцгэн одоо өдөр яг л ид халуунаад 3-4 цаг болж байгаа хаа. Тэгээд ийм гоё хараа. Тэгээд view-г ингээд байгалийн үзмжийг харалтаа ёо ямар гоё юм бэ. Үнэхээр гоё. Уг нь энэ илсийг даваад яг тэр хаваар жоох ингээд номин ногоороод эхэлж байгаа хгүй. Тэр хавьдаа илүү их гүнзгий, илүү сайн баригдах гэж би уг найдаад байгаа. Даач миний нэг уурах хүрэхгүй байна л да. Би тэгээ дээрээс нь тэгтлээ бас ойртохыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл бас аюултай юм чи. Бас усыг басч болохгүй гээд байдаг. За тэгэхээр ямар ч тач ийм гоё нөхцөл байдал загасч байгаагаа хүмүүс бүх та бүхэндээ харуулсан зүйтэй баха. Сонирхолтой юм байна. Зорин ирсний маань бас үр бүтээл гарлаа. Би одоо уцаараа бичлэгийг бас тохоор оруулаа. За тэгээд удаан хүлээсний эцэст олон километрийн дараа ямар бага хугацаанд хэд хэдэн хадран баригдсныг харсан байх. Одоо харин энэ газар хэрэг загас байсныг дорооны төрс бичлэгээс харцгаая. Усны температур хөвсгөл нууртай харьцуулахад бүлээн, урсгалгүй, багахан хэмжээний усаар сэлгэлт хийж байсан болохоор загас хүчгүй, удаан байсан боловч энэхүү дорооны бичлэгт хоорондоо хөөцөлдсөн, нааш чааш хөдөлгөөн ихтэй байсан сонирхолтой. Яг л шоргоолж шиг харагдаж байгаа үстэй. Мөн та бүхэн бичлэгээ дахин энэ тэндээс нь үзвэл загасны сонирхолтой бүтц хөдөлгөөнийг харж болохоор байна. Сайтар ажиглал арай том биетэй харагдаж байгаа нь зэвэг байсан ч үж болох юм. Бичлэгээ засаад янзлаад сууж байхад дахиад өөр өгөөш хэд хэдэн удаа дурсан бол зэвэг гаргаад ирэх байж дээ гэх бяцхан шунал маань буцалж байна шүү. Загсанд яваад ирсний дараа арай ингэдэгч байж өгдөг бодол танардсан төрдөг үстэй. Мөн энэхүү хэсэг газар маань бага хэмжээний бороо эсвэл хүчтэй давлгааны үр дүнд усан бүрэн сэлгэгдэх боломжтой байгаа учраас богдож өгөх аюул бага байхаа гэж дүгнэсэн. Нэрээ тийм. Энэ бичлэг хэдий дуусгаж байгаач дахиад нэг хөвсгөл нуурын загасчлалын бичлэг орно гэдгийг хэлэхэд таатай байна. Нэрээ энэ жилээс эхлэн донешн авч байгаа учраас хэрвээ та донешн илгээхийг хүсвэл дараах данс руу илгээгээрэй. Миний чаашны бичлэг улам их тусалцаа үзүүлэх болно. Баярлалаа. Тэгэхээр айн гой цэнхэр тэгээд нэг гэнэ ногоон болохоор айн гой харагдчихна. Баярлж байна. Би бас баярлж байна. Царай л харагдчихна. Баярлаа. За.